Самбай сонор үзэгчтэй парламент телевиз төвцөг мэдээллийн хөтөлбөр мэгмар гарагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Багш нарын цалин 2.8 сая төгрөгт хүргэж тэтгэврийг 8.6%-аар нэмэгдүүлэхээр 2026 оны төсвийн төсөлд тусгажээ. Нүүрс тээвэр эрхлэгчдийн төлөөлөл салбарынхаа тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхээр ерөнхий сайдад мэдээлэл хүргүүлжээ. Манай улсын инфляцийн түвшин 2025 онд хүнсний үнийн өсөлт эрчимжиж ирээдүйн төлөв тодорхойгүй хэвээр байна. Дональд Трамп Сирийн ерөнхийлөгчтэй уулзав. Газын зурагт гал зогсох хэлцээр хэрэгжээд 1 сарыг ардаа орхилоо. Америк нэгдсэн улсын Сенат засгийн газрын төр зогсолтыг шийдвэрлэх тохиролцоод хүрчээ. Энэтхэгийн нийслэл хотод автомашин дэлбэрсний улмаас 10 хүн амь өргөджээ. Өнөөдөр байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төсвийн зардлыг 1.1 их найт төгрөгөөр бууруулж, багш нарын цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6%-аар нэмэгдүүлэхээр 2026 оны төсвийн төсөлд тусгасан байна. Нэгдсэн төсвийн эх оны төсвийн хүрээний мэдэгдээл 2027-оос 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаахан зүйтэй гэж төсвийн доктортой айдлын зөвлөл дүгнсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан улсын их хурлын гишүүн Соронзон Болд үрийн туяа, мөнх соёл, Пунсалмаа, алдарч авахлан нар асуулт асууж хариулт авсан байна. Пунсалмаа гишүүн багш эмчнэрийн цалин өсөхөөр болж байгааг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ бүхний цаана инфляц өсөх магадaltaйг хэлж байлаа. 2026 оны төсвийн тухай хууль батлагдах төгчлөө. За энэ хугацаанд бид нар одоо төсвийнхаа зардлыг 1.1 их найдаар бууруулж агаад багш нарын цалин дунджаар 2.8 саяд ахмадуудынхаа тэтгэврийг 8%-аар өсгөж байгаа. За залгуулаад одоо эмчнэр маань бас одоо энэ ажил хайл зарлах гэдэг байна л да. Ингээд ер нь шатаараалаад ингээд цалин ер нь нэлээд нэмэгдэх шинжтэй байна. Ер нь энэ бол бас зөв юм байна. Ингэжэл ер нь өндөр цалинтай ажилд орохыг хүмүүс илүүд үзэж халамжийн зардал буурах ийм одоо сайн үр дүн гарч ирнэ. Дэлгүүр хошоо, эдийн засаг сэргэн. Тэгээд нөөдгал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр төсөвт эргээд орлого орж ирнэ. Энийг бас сайн үр дүн гэж харж байгаа. Гэхдээ нэг зүйл бий, инфляц өсч магадгүй шүү. Тэгэхээр энэ инфляцийг өсөхгүй байхын тулд одоо манай энэ чинд Монгол банк эдийн засаг хөгжлийн яамныхан ямар одоо бодлого хэрэгжүүлэх гэж байна. Бидэнд одоо цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн учраас инфляц өслөө гэдэг зүгээр мэдээд амжуулдаг ийм бодлого хэрэггүй байна. Эх оны улсын төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгээр хэлэлцэх үеэр багш эмч эмнэлгийн ажилчднууд болон төрийн өмчөд эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр болсон юм а. Үүнтэй холбоотойгоор улсын их хурлын гишүүн Ган Хуйг Сэддорж нар төсвийн зарим эдийн засгийн үзүүлэлтийг өөрчлөх санал гаргасан байна. За гаргасан өөрчлөлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1% нь дэмжсэн байна. Товчхондоо цалин тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасантай уялдуулан улсын төсвийн орлого зарлагын зарим тоон үзүүлэлтийг нэмэгдүүлж төсвийн алдагдлыг бага зэрэг бууруулах санал дэмжигдсэн гэсэн үг юм а. Манай улсын нүүрс тээврийн салбарт үүсэж байгаа асуудлыг ил гаргаж Монгол хятад компаниудад эргэтгэж байдал олохыг шаардаж байгаа талаар нүүрс тээвэрчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Цар тахлын үеэс манай улсын нүүрс тээврийн салбарт улс төрийн оролцоо хүчтэй орж ирсэн байдаг. Нүүрсийн салбар улсын төсөвтэй дүүцгөөс 30 их найт төгрөг олдог салбар юм. Цар тахлаас өмнө нүүрсийн үн тогтвортой, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнтэй нүүрс тээврийг Монгол компаниуд хийдэг байв. Харин ковидоос хойш нүүрс тээвэрт хятад компаниуд хүч төрөн орж ирсэн байдаг. Нүүрс тээвэр эрхлэгчдийн төлөөлөл салбарынхаа тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхээр энэ оны 10 дугаар сарын 6-ны өдөр ерөнхий сайдад мэдээлэл хүргүүлсэн байна. Улмаар энэ сарын 3-ны өдөр засгийн газраас тэднийг хүлээн авч уулзсан цаашдын асуудлыг судлах, шийдвэрлэх талаар хамтран ажиллахаа Тэд нүүрс тээврийн арт талд юу болж өрнөдөг, ямар асуудал байгааг энэхүү хэвлэлийн хурлаас олон нийтэд мэдээлсэн юм. Манай улсын нүүрсний экспортод нийт 638 тээврийн компани 27705 хүн даацын шаланц машин тээвэр хийдэг байна. Гэтэл эдгээр тээврийн компаниудын 40 орчим хувь нь Монгол талынх бол 60%-ийг худалдан авагч хятадын хөрөнгө оруулагчдын хамаарал бүхий компаниуд юм байна. Цар тахлын дараа Офтек гэрээний 4 худалдан авагч компани өөрсдийн тээвэртэй болсноор ийхүү Монголын жижиг аж ахуйн нэгжүүдийг тээвэрт оруулахгүй шахаж игсэн гэж нүүрс тээвэрлэгчдийн төлөөлөл ялагдашгүй мэдээллээ. Монгол улсын дархан хөлийн хаалгыг бүгд найрамд хятад ард улсын мэдэлд бүгд найрамд хятад ард улсын одоо хөрөнгө оруулалттай компани
шилжүүлэх гэсэн асуудлыг та бүхэнд одоо ил тодорхой хэлхээс өөр аргагүй болоод байна. Бүхэл бүтэн тусгаар улсын хилийн гарцыг бүгд найрамд хятад ард улсын талд өгсөн асуудлаас болоод тухайн гарцаар нь хятад эзэнтэй манай том дарга нарын машинууд тэрийгээр өдөр болгон 1-2 ирээсийг очиргүйгээр явж хийж байна. Татаасгүй, дарга авахгүй, танил талгүй, авилгал өгөх мөнгөгүй хүмүүс 30 хоногоос 45 хоногийн хугацаанд ганц ирээс хийх гэж амь там цаанд тарчилж байна. Олсон бүх мөнгөө банк болон банкуст өгөөд ч зээлдээ төлж чадахгүй иргэд хөлдөө кабинда хөлөө тэрврээд хэдэн мянган эрчүүд үлсэж тэнд амьдарч байна. Одоо энэ асуудлаар засгийн газарт шаардлага өгсөн байна, тийм үү? Уг шаардлагыг биелүүлэхгүй бол тээвэрчид тээвэрчийн эрчүүд бид өөрсдөө хуульгүй энэ оронд хуульгүй аргаар нь тэмцэж бүгд Монгол улсынхаа дархан хэлийг өөрийн мэдлэлдээ эргүүлэн авах болно гэдгийг албаасаа хэлье. Энэ гарцаар Монгол улсыг 3 сая 300 мянган хүнийг цаашлаад Монгол улсын эдийн засгийг тэжээж байгаа нүүрсний экспорт энэ гарцаар гарах ёстой болохоос биш. Хятадуудад мөнгө өгдөг, дарга нарт мөнгө өгдөг машинууд тусгай гарцаар гардаг гарц байх ёсгүй. Энэ байдлаас үүдэж ажил орлогогүй болсон 460 тээврийн компани 2030 банкны зээлтэй шаланц машин авсан тээвэрчид бий болжээ. Нөгөөтэйгүр тээвэрчид банкны салбарт 2025 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар 1.80 төгрөгийн өрийн дарамтад орж зарж болох бүх зүйлээ зарж эхэлсэн гэж ярьлаа. Энэ удаагийн эдийн засгийн булангаар бид хүнсний үнийн өсөлт инфляцид хэрхэн нөлөөлж болох талаар шинжилэн хүргэх болно. 2025 оны 11-р сарын 11-ний байдлаар Монгол улсын инфляцийн түвшин 9.2% хүрч оны эхнээс хойш тасралтгүй өссөн хэвээр байна. Энэ нь Төв банкны зорилттой түвшнээс нэлээд ер нь давсан үзүүлэлт бөгөөд 6 сараас хойш хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт улам ирчимжиж 9 сараас хойш 1.6%-аар нэмэгдсэн нь анхаарал татж байгаа. Сүүлийн саруудад инфляцийн өсөлт хүнсний бүлгийн индекс голлох хүч нөлөө үзүүлж байна. Тодорхойлбол хүнсний бүлгийн индекс 11.6%-аар өссөн нийт инфляцийн дийлэнх хэсгийг ер нь бүрдүүлээд байгаа. Энэ өнгөрсөн 7 сард хүнсний бараа бүтээгдэхүүн үнийн өөрчлөлтийн инфляцтай оролцоо 22% байсан бол яг одоо өнөөдрийн байдлаар 34% болж өссөнтэй ер нь холбоотой. Өөрөөр хэлбэл инфляцийн 3.1-ийг зөвхөн хүнсний үнийн өсөлт дангаараа бүрдүүлж байна. Хүнсний үнийн өсөлтөд дараах хүчин зүйлс гол нь нөлөөлөд байгаа юм аа. За нэгдүгээр дотоодын хүнсний үйлдвэрлэлийн улирлын шинжтэй бууралт. Хоёрдугаар импортын хүнсний бүтээгдэхүүний үн өссөн байдал. Тэгээд тээвэр логистикийн зардал нэмэгдсэн. Дөрөвдүгээр төгрөгийн ханшийн сулрал ер нь ороод байгаа юм. За 2025 оны байдлаар Монгол улсын өрхөөд нийт хэрэглээний зардлынхаа 37.2%-ийг зөвхөн хүнсэнд зарцуулж байгаа бөгөөд үүний дотор махан бүтээгдэхүүнд хамгийн их буюу 33.4%-ийг, гурилан бүтээгдэхүүнд 19.1%-ийг, сүүн бүтээгдэхүүнд 15.2%-ийг тус ер нь зарцуулж байгаа маа. Энэ нь монголчуудын уламжлалт хүнсний хэрэглээ мөн хүнсний үнийн өсөлттэй шууд холбоотойг үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байсан. За хүнсэн зарцуулж зардлын доторх бүтэц 2025 оны байдлаар бүр дэлгэрэнгүй тайлбарлая л да. Махан бүтээгдэхүүнд 33.4%, гурилан бүтээгдэхүүнд 19.1%, түрүүнд дурдсан сүүн бүтээгдэхүүнд 15.2%, харин хүнсний ногоо төмс гих зэрэг зүйлсд 11.3%, чихэр амттан ундаанд 7.5%, өөх тослог бүтээгдэхүүнд 5.8%, жимсгэнд харин 3.2%-ийг эзэлж байгаа. За тэгээд бусад хүнсний бүтээгдэхүүн 4.5% эзлээд байна. Өнгөрсөн хугацаанд инфляцийн гол дарамт болж байсан үйлчлэгээний үнийн өсөлт саарч 14.7% хүрээд байгааг Монгол банкны мөнгөний бодлогын сүүлийн хурлаар онцолсноор оны сүүлийн 2 сард төрөөс хамааралтай үйлчлэгээний үнийн өсөлтийн нөлөө аажмаар буурах төлөвтэй гэж үзсэн байдаг. Энэ нь инфляцийн дарамтыг тодорхой хэмжээнд сааруулж болцсохгүй ч хүнсний үнийн өсөлт үргэлжиж буй нийт инфляцийн түвшинг өндөр хэвээр хадгалах эрсдэлтэй байна. 2025 оны эхний сараас өнөөдрийг хүртэлх инфляцийн статистикийг би одоо та бүхэн танилцуулъя. Одоо харж байгаа чинь 2025 оны 1-р сард инфляц 7.1%, 2025 оны 3-р сард 7.5%, 2025 оны 6-р сард 8.2%, 2025 оны 9-р сард 8.6%, харин 2025 оны 11-р сард 9.2%-аар огцом өссөнийг харж байна.
За тэгээ эндээс харахад инфляц оны эхнээс хойш 2.11% өссөн байна. Энэ өсөлтийн гол шалтгаан нь хүнсний үнийн өсөлт, импортын барааны үнийн өсөлт, мөн төгрөгийн ханшийн сулралтай холбоотой гэж тайлбарлаж байна. Монгол банк болон олон улсын байгууллагуудын таамаглалаар 2025 оны эцэсгэд инфляцийн түвшин 8.9 орчим хувьд тогтох магадaltaй байна. Гэхдээ хүнсний үнийн өсөлт үргэлжлэвэл инфляцийн дарамт буурахгүй байх эрсдэл өндөр хэвээрээ. Харин төрөөс хамааралтай үйлчлэгээний үнийн өсөлт сааруул инфляцийн өсөлт ч ер нь саарах боломжтой. Тэгээд эцэст нь дүгнэж хэлэхэд Монголын өрхийн амжиргаанд инфляцийн өсөлт шууд нөлөөлж иргэдийн худалдаа авах чадвар буурсаар байгааг бид мэдэж байгаа. Хүнсний үнийн өсөлт үйлчлэгээний үнийн дарамт зэрэг нь иргэдийн өдөр тутмын амьдралд бодит хүндрэл учруулж буйг бодит жишээн дээрээс харж болно. Тиймээс инфляцийн эсрэг бодлогыг илүү оновчтой, зорилттой бүлэг чиглэсэн байдлаар хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. 2025 оны турш инфляцийн түвшин тогтвортой өсөлттэй хүнсний үнийн өсөлт голлох нөлөөтэй байлаа. Ирэх саруудад инфляцийн өсөлт саарах эсэх нь хүнсний зах зээлийн нөхцөл байдал, төрийн бодлогын үр дүнгээс ихээхэн хамаарах төлөвтэй байна. Иргэд аж ахуйн нэгжүүдийн хувьд инфляцийн дарамт буурахыг хүлээж буй энэ үед бодлогын оновчтой шийдэл, зах зээлийн тогтвортой байдал чухал хэвээр байна. 2025 оны эхний 10 сарын байдлаар бүртгэгдсэн нийт осол гэмтэлт 875 хүүхэд өртөж 60 хүүхэд амь насаа харамсалтайгаар алджээ. Тээврийн цагдаагийн албанд 2025 оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 10,000 бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол гэмтлийн улмаас 562 иргэн амь насаа алдаж 2990 хүн гэмтэл бэртэл авч хөдөлмөрийн чадвараа төр болон бүрэн алджээ. Харамсалтай нь энэ оны эхний 10 сарын байдлаар бүртгэгдсэн нийт осол гэмтэлт 875 хүүхэд өртөж 60 хүүхэд амь насаа алдсан байна. Тээврийн цагдаагийн алба согтууруулах хундааны зүйл хэрэгсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 29,271 зүрчдийг илрүүлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.7%-тай гарсан байна. Мөн жолоодох хэрэггүй хэрнээ жолоо барьж замын хөдөлгөөнд согтуугаар оролцсон 2515 зөрчил мэдээлэл бүртгэгдсэн байна. Дээрх зөрчлийн улмаас орон нутагт 206 иргэн нас барсан тоо мэдээлэл бий. Нөгөөтэйгүр согтуугаар тээврийн эрсэл жолооцсон үед эрүүгийн хуулийн 27-гийн 10 дахь заалтаар арга хэмжээ авч хэрэгжүүлэн гих заалттай. Виз сонголт виз шилжүүлэхийн үйлчилгээг ISF цэгийн системд шилжүүлжээ. Гадаадын иргэн харьяатын газрын систем шинжилгээний хүрээнд Монгол улсад албан болон хувийн иргээр төр иргэж гадаадын иргэний визийн хугацаа сунгах болон визийн шилжүүлэг хийлгэх үйлчилгээний хүслийг өнөөдрөөс Immigration цэг говь цэгийн сайтаар дамжуулан шинэ системээр хүлээн авчээ. Ингэснээр e-visa цэгийн системээр үзүүлж байсан визийн хугацаа сунгах, визийн шилжүүлэг хийлгэх үйлчилгээг зогсоож, үйлчилгээний систем ISF цэгийн хүслийг хүлээн авах юм. Гадаадын иргэн түүний өргөж иргэн аж ахуй нэгж байгууллагууд уг цахим үйлчилгээг сонгохдоо цахим системд виз цэс рүү нэвтэрч хүсэлтэд илгээнэ. Өргөж аж ахуй нэгж байгууллага нь ирэх бүхий байгууллагаас олгосон тоон гарын үсгээр гадаадын иргэн болон цахим маягаар бүртгэл үүсгэж тус нэвтрэх боломжтой. Хүслийг хянаж зөвшөөрсөн тохиолдолд тухайн гадаадын иргэн эсвэл түүний итгэмжлэн төлөөлөгч цахим шудангаар QR код бүхий хариу очих юм байна. 2026 оны нүүрс худалдааны хэмжээ зах зээлийн үн тогтоох зарчмыг тохиролцлоо. Energy Resources компани төлөөлөгчд бүгд найрамдах Хятад ард улсын Шанхай хотноос зохион байгуулагдсан олон улсын импорт экспорт оролцов. Энэ үеэр эх жил 4.9 сая хүртэлх тонн баяжуулсан коксчих нүүрс, 1 сая тонн баяжуулсан сул коксчих нүүрсийг зах зээлийн үн ханшаар нийлүүлэх тохиролцоонд хүрч бүгд найрамдах Хятад ард улсын China Energy Group-тэй дэд гэрээ байгуулжээ. Энэ жил эхлүүлсэн гашуун сухад ганц мод хил холболтын төмөр замын төслийг China Energy компани амжилттай дуусгаснаар хоёр талын хамт ажиллагааны цар хүрээ илүү өргөжих нөхцөл боломжийг Energy Resources компани мэдээлжээ. Хоёр компани 2018 онд урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар ганц бод бомтод жилд 7 сая тонн нүүрс хүлээн авах хүчин чадалтай нүүрс сэлгэн ачиж буулгах, галын баталгаат агуулгын талбайг 2021 онд хоёр талын хамтын хөрөнгө оруулалтаар байгуулсан билээ. Та бүхэн дотоод үйл явдлын мэдээг хүргэлээ. Одоо үргэлжлээд орчуулагч редактор Мөнхөрдний бэлтгэсэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. За даваа гарах цагаан ордонд Сирийн ерөнхийлөгч Ахмед Аль-Шара Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хийлээ. За ингээд тэдний уулзалт нь одоо хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг шинээр эхлүүлж, за нэгэн цагт дайн тулаан терроризмын одоо хөлд нэрвэгдэж байсан Сирь улс тус улсын шинэ төр засгийн хувьд бол томоохон өөрчлөлт шинжилтийг авчирхад одоо нөлөө үзүүлэхүйц ийм түүхэн уулзалт боллоо.
За Трамп Аль-Ширанаар 6 сарын өмнө Сауди Арабын Риад хотноо болсон булангийн аюулгүй байдлын асуудлаар дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаага уулзсан юм. Хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалт хаалттай явагдсан бөгөөд уулзалтын үеэр Сирийн эсрэг Америк нэгдсэн улсын хоргийг бүр мөсөн цуцлах, хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Харин уулзалтын үр дүнд Америк нэгдсэн улсын хоргийг цуцлаагүй ч Америк нэгдсэн улсын сангийн яам хориг арга хэмжээнүүдийг төдөлзүүлэх хугацааг 180 хоногор сунгасан гэж мэдэгдсэн бол бүрэн хүчингүй болгох эрх нь Конгресст үлджээ. Уулзалтын үр дүнд мөн Сирь улс Америк нэгдсэн улсын тэргүүлсэн Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэх олон улсын эвсэлд нэгдэж орохоор боллоо. За босогчоос удирдагч болсон өдгөө 43 настай Ахмед Аль-Шаран цагаан ордонд айлчилсан Сирийн анхны төрийн тэргүүн болоод байна. Дональд Трамп уулзалтын дараагаар Сирийн амжилттай хөгжлийн төлөө чадах бүхнээ хийж Ахмед Аль-Шараг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн тэрээр хамтын ажиллагааны дараагийн шатны үйл явдлууд хэрхэн болж өрнөх талаар тун удахгүй мэдээлэл хийх болно гэж мэдэгджээ. Дараагийн мэдээлэл өргөе. Израиль Хамасын хооронд байгуулсан Газын зурваст гал зогсоох хилэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш 1 сар өнгөрөөд байна. За хилэлцээрийн хүрээнд Хамас бүлэглэл барьцааны хүмүүсийг бүгдийг нь эргүүлж өгөхөөр болсон ч одоогоор 4 хүний зогцос дутуу байгаа ба тэдний зогцыг нуранган дороос гаргаж авахд хэцүү байгаа талаар мэдэгджээ. Харин өнгөрсөн 1 сарын хугацаанд Израилийн арим хэд хэдэн удаа Газын зурваст цохилт үзүүлсэн бөгөөд үүнийг Хамас хилэлцээрийг зөрчсөн учраас гэж тайлбарласан юм а. За улмаар гал зогсоох хилэлцээр хэрэгжснээс хойш өнгөрсөн 1 сарын хугацаанд Газын зурвас наад зах нь 240 хүн амь алдсан талаар Газын эрүүл мэндийн албаныхны зүгээс мэдэгдлээ. Одоогийн байдлаар энхийн хилэлцээр цаашид үргэлжилж ахиц дэвшил гаргах хэсэгт талууд анхаарлаа хандуулж байна. За энхийн төлөвлөгөөний 2 дугаар үе шатны дагуу Хамасыг зэвсэггүйжүүлж Израилийн цэргийг Газын зурвасаас гаргах ёстой. Түүнчлэн Газын зурвасын нутаг дэвсгэрт олон улсын тогтворжуулалтын хүчин байршуулах шаардлагатай байгаа ч Хамас бүлэглэл зэвсгээ хураалгах аюулгүй байдлын хүчнийг бүс нутагт байршуулах гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. За яг энэхүү асуудлаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч ойрхон орнын асуулт хариуцсан тусгай эрх төлөөлөгч Стив Виткоф энэ 7 хоногт Израильд альчилж хэлэлцэхээр болоод байна. Америк нэгдсэн улсын Сенатын гишүүд тус улсын засгийн газрын үйл ажиллагааны төр зогсолтыг шийдвэрлэх талаар тохиролцоонд хүрсэн байна. За Сенатын тахимд гарчсан намынхан болон бүгд найрамдагчид уг тохиролцоог дэмжих төлөвтэй байна гэж өнгөрсөн ням гарагт мэдээлж ирсэн бол ням гарагийн орой төлөөлөгчдийн танхимын баталсан баримт бичгийг батлах санал хураалтаар 60-ыг харьцах нь 40 буюу олонхын саналаар засгийн газрын төр зогсолтыг шийдвэрлэх эхний алхмыг хийгээд байна. За энэхүү хоёр нам болон Конгрессийн хоёр танхимын хооронд олон сарын турш хэлэлцсэний үр дүнд төсвийн санхүүжилтийн томоохон хэлэлцээрийг эхлүүлэхээр болсон бөгөөд энэ 7 хоногийн сүүлээр Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуй яам болон хүнс ахмад ажид хэрэг эрхлэх яам цэргийн барилгын төслүүд Конгрессийн үйл ажиллагааг санхүүгийн жилийн турш санхүүжүүлэх хууль тогтоомжуудын багцыг хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Зөвлөлийн мэдээллийг хүргэе. НТГ-ийн нийслэл Нью Дели хотын улаан цайз цэмэх түүхэн дурсгалт газрын ойролцоох метроны буудлын дэргэд автомашин дэлбэрсний улмаас 10 хүн амиа алджээ. За түүнчлэн 30 гаруй хүн хүнд бэртэл авч эмнэлэгт түргэгдсэн байна. 17 дугаар зууны үед баригдсан архитектурын дурсгал болох улаан цайз нь ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. За жил бүр сая жуулчин ирж одоо үздэг ийм газар юм а. За цагдаагийнхны мэдээлснээр дэлбэрсэн автомашины жолооч гэрлэн дохион дээр зогсоод удалгүй машин дэлбэрсэн бөгөөд дотор нь зорчиж явсан зорчигч нар болон ойролцоох тээврийн хэрэгслүүдийн зорчигч нар дэлбэрэлтэд өртсөн гэжээ. Автомашин дэлбэрсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа боловч улс орон даяар нэг сонгоцны буудал, төмөр замын вокзал, засгийн газрын барилга байгууламжууд, дурсгалт газруудад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан гэж НТГ-ийн аюулаас хамгаалах хүчин мэдэгдээд байна. Мөн НТГ-ийн ерөнхий сайд Нарендра Моди амиа алдсан хүмүүсийн арга гэрхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Та бүхэндээ олон улсын сүүлийн мэдээлэлээс өргөлийн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төв зэг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар бүгд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.